За засгийн газар та 5 гишүүнд хариулт өгсөн л дөө. Тэрэн дээр бол одоо Эрдэнэт үйлдвэрийн дансанд одоо Жастин Батхүүгийн компани бас өөр нэг компани Зэсийн Баяжмлын борлуулалтын орлого орж ирж байсан. Тэр нь 216 13 сая доллар гэдэг тийм ээ. Тэр болохоор бас дахиад нөгөө компаниудын данс руу орж исэн байна гэдэг мэдээлэл байгаа. Тэр мэдээллийн дараа та нар хэвлэн баг хурлаас бид нар бас Эрдэнэт үйлдвэрийг энд юм улаан цам оролцсон гэж бодоогүй байсан ингээ оролцлоо гэдэг. Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан ганц зураггүй мэдээлэл гаргажээ. Энэ бол зүгээр л хэвийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого. Гэтэл яагаад энийг өнөөдөр Эрдэнэт үйлдвэр одоо ингээд тэдний одоо Жастин зээлийг авч байгаа юм шиг харагдуулж байгаа юм байна гэдэг мэдээлэл хийсэн юм. Тий. Зүгээр бид нар бол баримт дээр л ярьж байгаа шүү дээ. Засгийн газраас ирүүлсэн цаасан дээр л тулгуурлаж ярьж байгаа. Тэн дээр бол борлуулалтын орлого гэсэн үг байдаг тий 213 сая Америк доллар. Зүгээр юу н эргэлзээтэй тийм гайхшрал төрүүлээд байгааг бол чухам яагаад Өмнөд Африкийн тэр стандарт банкар Эрдэнэтийн Зэсийн тэр Баяжмал борлуулсан орлого дамжиж борлуулалтаа хийгдэв юм гэдэг бас нэг асуудал эргэлзээтэй байгаа. Хоёр гэвэл тэр бичиг дээр яг тийм үг байдаг. Та өөрөө санаж байгаа бол тухайн үеийн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан ганц зөрөг доорх нэр бүхий албан тушаалтнуудад үүрэг өгч тийм баталгаа гаргасан маягийн тийм өгүүлбэр байж идэг. Бид бол хүн хэлмэтүүлж болохгүй. Ганц зөрөггүй би мэдээллийг сонссон. Хоёр гэвэл Английн тэр шинжээчийн дүгнэлтийг Монгол англи хэл дээр бас олж үзсэн. Тэр дүгнэлтээр бол энэ баталгаатай холбоотой 40 хуудас баримт хэдэн хуудас гэдэг үлээ нэлээд олон хуудас баримт бичгнээс зөвхөн 40-р хуудсан дахь ганц зөргийн гарын үсэг жинхэнэ бусд гарын үсгүүд хуурамчаа гэсэн ийм зүйл байгаа. Зөвхөн 40-р хуудсан дахь ганц зөргийн гарын үсэг жинхэнэ бусд гарын үсгүүд хуурамчаа гэсэн ийм зүйл байгаа. Ганц зөргийн гарын үсэг жинхэнэ бусд гарын үсгүүд хуурамчаа гэсэн ийм зүйл байгаа.